За Монгол улсын засгийн газар мэдлэг ур чадварын хоцроглоос чөлөөллийн бодлогын хүрээнд мэргэжлийн болон техникийн босролын сургалтын байгууллагын менежментийг баялаг бүтээгдэхүүнт шилжүүлж байна. Энэ дагуу Монгол улсын шилдэг татвар төлөгч үндэсний тэргүүлэгч компаниудын удирдлагууд 33 политехникийн коллежтэй хамтран ажил санамжийг байгууллаа. За ерөнхий сайдын зүгээс мэргэжлийн боловсрол үйлдвэрлэл бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж байгаа чухал үйл явдлыг гэрч болж байгааг онцолж өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд онлайн мэдлэгээс гадна практик ур чадвар, ажлын байрны дадлага, шинэ технологид дасан зохицох чадвар хамгийн үн цэнтэй болоод байгааг тодтогжээ. Манай улсад бол цаашдаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бол компани аж ахуй нэгж байгууллагуудын дэргэд байгуулж компаниуд нь захиалга өгдөг, боловсролын салбар нийлүүлэлтээ хийдэг, төгсөөд гарахаар нь ажилд авдаг. Ийм л тогтолцоог нэвтрүүлэх нь бол цаашдын бидний хөгжил байна. Ингэсэн цагт бол хүн болгон заавал бакалавр, магистрийн зэрэг хүрдэг гэхээс илүүтэйгээр энэ политехникийн коллежуудад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөө сурдаг, төгсөөд ажилтай. Ийм л баталгаатай ирээдүг залуучуудаа бид нар бэлтгэж өгөх ёстой. За хамтын ажиллагааны санал жижигт MCS Group, Монгол Алт компани, Апо Хувьцат компани, Таван Богд Group, Хурд Group, Max Group, Гацуурт, Өгөөж Чихэр Боов, Монс Group, Оюу Толгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэт Үйлдвэр, Energy Resource компани удирдлагууд гарын үсэг зуржээ. Ер нь бол монголчууд бас бие биендээ итгэж эхэлж байгааг энийг хэлбэр болов. Тэмээ аж ахуй нэгжүүдээ бол бид нар чинь бидний зүгээс харахад бол та бүгд ер нь их дуртай биш ханддаг, бүгдээ явж ирсэн. Одоо бол харин итгээд ингээ хариуцаад яваа гэж байгаа бол мэдээж бид нар энэ итгэлийг цааш аваад явах ёстой. Тэгэхээр хувийн хвшилдээ итгэж байгаа та бүгдэд их баярлалаа. Билээ одоо хөнгөлц нэг талаасаа бид бас энэ хүмүүсийг бэлтгэх, улсын хүчнийг бэлтгэх, мэргэжилтэй хүмүүсийг одоо чанартай бэлтгэх бол их гол одоо бас тийм үе таалыг нээж өгч байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгээ бид нарт бас итгэж нэг талаасаа даалгавар юм гэж ойлгосон, нөгөө талаасаа бас итгэл үдээр гэж энэ мэргэжлийн одоо болсон хүчнийг бэлтгэхэд бид их санаачлахтай сайн ажиллах юм байна гэж ойлголоо. Бид урд нь маш их хол байжээ. Энэ сургуулиудаас аж ахуй нэгжүүд нь тэгээд өөрсдөө болгоо явж яадаг, сургуулиуд нь өөрсдөө болгохгүй явж яадаг, ямар ч юм холбоо сүлбээ байхгүй байсан байна. Тэгээ энэ 30 эмсүүдийг өнөөдөр албан ёсоор менежментийг нь энэ томоохон аж ахуй нэгж байгууллагынхаа тузын дарга нарт менежмент засаглалыг сайжруулах эрхийг шилжүүлж байна гэж ойлгож болно. За энэхүү хамтын ажиллагаанд түнш байгууллагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх юм байна. За мөн аж ахуй нэгж компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн сургалтын агуулга хөтөлбөрийг хамтран шинжлэх юм. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө мөн хэрэгжүүлнэ. Ингэснээр аж ахуй нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг болсон хүчнийг бэлтгэх боломж бүрдэх юм байна. За сургуулиудын дэргэд хувийн хвшлийн оролцоотой дадлаг сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулахад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэх боломжуудыг нээх юм. Өөрөөр хэлбэл сургалтын орчин тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах, санхүү, татварын таатай нөхцлүүд бүрдэх давуу талтай юм а. Мөн тухайн суралцагчийг цалинтай дадлагж явах ажиллах боломжийг нээж өгөх юм байна. За зөвхөн дипломтой бус ажлын байранд гараад шууд ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны энэхүү эхлэл нь тогтвортой, үр өгөөжтэй, харилцан итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэл болох нь чухал гэдгийг ерөнхий сайд хэлсэн байна.